Даралт тогтворжуулах
Ерөнхий ивент тэтгэгч Сондөр Мэйд. Ерөнхий ивент тэтгэгч Winning Star. Ерөнхий ивент тэтгэгч Хамниган Арт. Ивент тэтгэгч Миг Даатгал. Ивент тэтгэгч Гогваша Holistic Beauty Salon. Сондөр Мэйд лазер пластик мэс заслын эмнэлэг нь хамар нуурны мэс засал, хөхний мэс засал, өөх соруулах мэс засал, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн нүгэн сэргээх гоо сайхны пластик мэс засал
тэтгэгч Eco Car. Event тэтгэгч T-World. Event тэтгэгч Corny Brand. Хамтрагч Press Store. Хамтрагч Beauty Japan. TV8 телевиз үзүүлж байна. Үч чадал хаана оршдог вэ? Бөмбөр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах болно. Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн, бие бэлдэр сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 11 дахь дугаар эхэлж байна. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэж буцалтгүй нэгдсэн оролцогчдын хувьслын төлөө хаягд өргөжлсөн. Эд бодивилдын фитнесийн дэлхийн хошоо авраг, дасгалжуулагч Анухан өдөртөд 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг хүссэн газарт хүргэх төмөр хүлэг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Анухаас фитнес шоу. Өмнөх өдрүүдэд дасгалжуулагч Анухан өдөр дотор өнгөрүүлсэн 45 хоногийн аялал өндөрлөхөд 4 хоног үлдлээ. Хатуу хоолны дэглэм, хөлс туслуулсан эрчтэй дасгал хөдөлгөөн, шантрал цөхрөл, инээдхүүр хосолсон мартагдашгүй өдөр хоногуудыг хэд хамтдаа даван туулж өөртөө хувьсал хийлээ. Өнөөдрийн дугаард хэд өнөөдөр хөнгөн гонигтэй сүүлийн удаа бэлтгэлээ хамтдаа хийж 45 хоногт биедээ гарсан өөрчлөлтийг гэрэл зургийн хальснаа мөнхлөх болно. Анухаас фитнес шоуны цорын ганц ялагч автомашины эзэн тодруулах үзэгчдийн цахим санал хураалт өнөөдөр эхлэх болно. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл өөрийгөө шинээр бүтээж өөртөө хувьсал хий. Өөрчлөлтийн төлөөх аяллаа 45 дахь өдөр. Бэлтгэлийн заалт тэдний хувьд шин тутам байхаа хэдийн болжээ. Бидний хичнээн их өөрчлөлт гарсан нь нүдний элхэн байна. Сүүлийн бэлтгэл эрч хүч урам зоригоор дүүрэн эхэллээ. Сэтгэл санаа хөнгөн гонигтай байна. Тэгтэл бас гонигтай шүү. Яагаад чи сэтгэл хөдлөлийн юм даа яг үнэ. Энэ зааланд хамгийн сүүлийн өдрөө бэлтгэл хийх гэж байна. Гонигтай байна. Йоо, самс чимрээ хасгоорхон болцгооч юм. Өнөөдөр миний өсний төсөл ямар байна? Байнгын нэг уу ямар тустай харьцаж байна. Амар гоё өөр харагдчихэв. Эцэг өсмөсөөс сайд ингэж Шал өөр стилтэй харагдаад. зарим гарган үсээ өнөөдөр Гэтэ турцсан юм чи ингэж тарих гоё л доо. Бондгор хүмүүс ингэж тариул зохгүй шүү манай. Аа. гоё юм. Тэгээ жоохон гонигтай байна. Тэгээ гайгүй хаа байн холбоотой байх боллоо. 45 хоногийн дараа л ингээд өөрийнхөө биеийг дурлаад ингээд толинд хараад ингэн гэдэг бол бас гоё юм байна. Үсийн мөсөд Замаа ингээд зөксгөр бодлоо чинь. За охтод өнөөдөр та бүхний маань хамгийн сүүлийн бэлтгэл байгаа. Тэг багшийн хувьд бол бас та бүхнийг дасгалжуулж байгаа хамгийн сүүлийн өдөр байгаа. Тэгэхээр та хэд маань өнөөдөр яг өөрсдийнхөө хийхийг хүсэж байгаа дасгалаа хийх боломжтой. Тэгэхээр октодоо мэдээч та бүхэн маань 45 хоног ингээд фитнесээр хичээлээ гоё үр дүн гаргацсан байна. Тэгэхээр өнөөдөр хамгийн чухал нийлүүлээ нөгөө фитнес фото авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр өөртөө гоё тодотгсон, гоё позтой өөртөөхөө илүү давуу булчин харуулсан ийм одоо сэтгвтэй зураг авахулнаа гэсэн үг. Тэгэхээр орлогч төлгөө нь өнөөдөр аль булчин дээр илүү төвлөрч зураг авалтанд орё гэж бодож байна. за ерөөхдөө хөл өгцөх хийнэ. За өгцөгний булчингаа илүү тодотгсон зураг авах. За ойлгомжтой. Тэгэхээр ойлоо бэлтгэл дээрээ өнөөдрийн бэлтгэл дээр илүү өгцөгнийхөө булчинг ачаалуулсан дасгалуудыг хийгээд тэгээд зураг авалтанд орно шүү. За оролцогч минь аль булчин дээрээ илүү төвлөрсөн зураг өнөөдөр авахулъя гэж бодож байна. За өгцөг
хөл хоёр дээр л арай нэг нарийнхан хөлөөрөөс ахуулан хийж байна. За тэгэхээр оролцогч Дөлгөөнөө болон Мино хоёр хамтдаа өгцөгний булчингаа ажиллуулаа. Өгцөгний булчинг хадах дасгалууд хэдүүлээ хийх нь. За оролцогч Эрдэнэ тоглоо өнөөдөр ямар хөө зураг авалт хийх бодолтой байна? Харин одоо миний хувьд ч нөгөө гидснээсэл гидэл хассан шүү дээ. Тэгэхээр нөгөө булчингууд ч одоо дахиад хасж иж хоёлаа гарч ирэх болохоор яг би одоохондоо тэрний булчин энэний булчин гэхээсээ илүү зүгээр л би өглөө илүү гоё болно гэдэг нэг зэрэг дээрээс зураг авах. Тэгэхээр хоёлоо биеийнх нь пропорц бас гоё засагдсан учраас биеийн бүх хэсгийг ажиллуулсан өөгш дах тасгал хийгэж одоо багшаахнууд зөвлөж байна. Тохиролцоо. За ойлгомжтой. За оролцогч Аргалмаа. Бүр ингээ хүзүүтэй болоод айгүй нарийнхан хүзүүтэй болсон ба шүү дээ. Харин тийм ингээ хүзүү нийгэмний ясан масаа олчихсон. За гоё харагдчихэв. Тэгэхээр өнөөдөр өөрөө чи хувьд аль одоо булчингаа илүү тодтгсон ямар хөө поцтой зураг авах вэ гэж бодож байна вэ? За би ч одоо яг одоо өөр дээр ихлээр их сайн мэддэггүй юм гэхлээр таны заавараар би гоё тасгал поз авах. За өөрөө чи хувьд бол бас нэлээд их өөх асуу учраас оролцогч Эрдэнэ дуулаа та хоёр маань хамтдаа бүтэн биеийн булчинг ажилласан өөх хайлуулах тасгалаа хийгээ явал зурган дээр илүү гоё гарах гэж багшхнууд бодож байна. Тэгээ мэдээж багш нь позыг нь заагаад өгч учраас та бүхэн маань санаа зовоо дайгаад авах зүйл байхгүй маш гоё зураг гарна гэж багш нь найдаж байгаа шүү. За оролцогч Хонгороо аль булчин дээр илүү төвлөрч зураг авах вэ гэж бодож байна. Хевлийн өгцөг дээр юм болов уу гэж. За оролцогч Хонгор цулын хувьд бол бүр ингээ хевлийн зураас нь бол маш гоё гарсан байна. Тэгэхээр багшаахын хувьд ч гэсэн илүү хевлийнхаа булчин гаргасан ийм гоё нарийнхан тайлтай болцсон юм чи хевлийн дээрээ төвлөрсөн ийм фото зураг авал илүү гоё харагдах гэж бодож байна. Ойлгомжтой тий. За маргатын үед маргатын бас хевлийг хартаа ямар гоё болцсон юм бэ? За маргатын үед бас ийм гоё хевлэтэй болцсон юм чи оролцогч Хонгороо та хоёр маань бас хевлийнийхэн булчин илүү тодтгсон ийм гоё нарийнхан бэлгүүстэй болж чадсан юм чи бас гоё үр дүнгээ хуваалцаад аль түлхүү одоо хевлийнийхэн зургийг одоо шингээсэн зураг авах бол гоё харагдах гэж бодож байна. Маргадаа юу гэж бодож байна? Тийм багшийнхаа заавар л шүү дээ. Багшийн өгнөө тэгэл заавал хийхгүй гэдэг. За тэгээ ойлгомжтой ингээ өнөөдрийн сүүлийн бэлтгэл дээр 2-2-ороо хамтдаа бэлтгэлтэй хийх нь байна. За оролцогч Мино болон Дөлгөөнөө хоёрын маань хувьд өгцөгний булчинг ажилласан дасгал хийх нь байна. За оролцогч Жаргалмаа болон Эрдэнэ тоглоо хоёр маань бүтэн биеийг ажилласан өөх хайлуулах дасгалаа хийх нь байна. За тэгээд Хонгороо болон Маргад хоёрын маань хувьд бол хамгийн сүүлийн бэлтгэлдээ мэдээж хевлийн дасгалаар дуусгах гэж байна. За ойлгомжтой охтуудаа. Би Хонгороогийн тайр сүсийг аваад хийцэн мөн харж байна. Гарч байна. За бүр стил имиж нь өөрчлөгдөөд анх орж ирснийг нь багш нь санаж байна. Тэгээ өнөөдөр бол бүр шал өөр болчихсон. Ерөөсөө маш өөртөө ихтэй, үзэсгэлэн гоон бүр тодорцсон. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд өнөөдөр баг фитнес зурган дээр фитнес модельуд шиг гарахаар харагдаж байна охтуудаа. Баярлалаа. За тэгээ охтуудаа мэдээч сүүлийнхаа бэлтгэл дээр багш нь мөн адил зочин уурсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочин болвол за бизнесмен, дээрэс нь фитнесийн спортоор хичээлдэг ийм гайхалтай нэгэн зочин байгаа. Тэгээ хэдүүлээ зочноо хүлээж авъя. Ингээд манай өнөөдрийн зочин, сүүлийн дугаарын зочин Мөнх Тэмрэл маань ирсэн байна. За Мөнх Тэмрэглийг хүлээж авъя. За. Сайн уу? Сайн уу? Сайн байцгаана уу? Уухгүй хөдөлмөр, зогсолтгүй эрэл хайгуул, өөрийгөө сорих мөнхийн хүсэл тэмүүлэл. Оюун ухаан хүсэл тэмүүллийн төгс хослол Мөнх Тэмрэл. За манай Мөнх Тэмрэл ч бүр тэмцээний форумд орсон биш. Хоёлаа сүүлд нөгөө UB comedy дээр таарснаас хойш бүр өстой гоё болцсон байна. Тэмцээнд бэлтэж байна уу? Бэлтэж байна. Одоо дараагийн 7 хоногт улсын аврагт орох гэж байна. Улсын аврагт бас бэлтэж байгаа юм. Амжилт. За форум хэр байна? Яг дайжгүй дээ. Би ч нэг нөдний гоо сайхны алханд орсон. Хоёулаа орсон. Хоёулаа. Тэгээ би гоо сайхны алханд ороод ер нь 20 ил алдсан байхгүй. Тэгчээд нэг 6 сар бэлтгэлийг хорцсон. Тэгээ биений нэг үндсэн фигурээ алдчихад. Тэгээд яг сая нэг эргээд имлэгтээ үзүүлсэн чинь тасгалыг хийж болно гэдэг. Тэгээд нэг сая 4 сар орчим 3 сар орчим бэлтгэл. Үнэхээр маш хурдан гоё форумтай болсон байна. Нэлээд их өглөлцөн бас байсан хэвлэх хэрэгтэй тийм байлээ. Сая сүүлд бүр өст явдггүй дээ бүр ямар их өглөлцсөн юм гээд бүр. Тийм. Одоо бол ерөөсөө яг гоё форумд орсон байна. Яг нэг багцаалтсан л явчихна. Одоо тэгээ 7 хоног тутуулахаар.
За өнөөдөр бол мэдээж сүүлийн бэлтгэл тэгээд өөрөг чинь бол спешиал одоо юм зочноор бас оролцуулж байгаатай бол багшийн хувьд бас та бүхэн харж авах маш их баярлж байна. Тэгэхээр мэдээж өөрөө чи бас нөгөө контент креатор, бизнесмэнээс зогсохгүй бүр фитнесээр хичээлдэг контент креатор учраас өнөөдөр охтуудын маань оролцогчдын маань хувьд фитнес фото авах болно гэсэн үг. Тэгэхээр тэр тал дээр нь охтуудад маань нөгөө камертайгаа яаж харьцах уу те илүү одоо аль булчингаа яаж түлхүү тодтогсон дасгалуудын позыг бас авч зураг авах уу гэдэг тал дээр бас гоё зөвлөд өгөөрэй. Тэгээ оролцогчдын маань хувьд ч гэсэн бас ийм мундаг хүн ирсэн байгаа учраас та бүхэн манаас сүүлийн бэлтгэл дээр энэ боломжийг ашиглаад асууж давтах зүйлүүдээ бас асуугаад аваарэ гэж багш нүсэж байна. Тэгэхээр би нөгөө миний бодлохоор юу байхгүй тааттай адилхан ерөн сонирхолч. Одоо би бол нөгөө за тамирчин гэж бол өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ тэмцээнд орсон, 7 удаа орсон, ямар ч нэг медаль авсан. Тэгээд яагаад тэмцээнд ордог вэ гэхээр тэмцээн болохоор өөрөө айгүй тийм том чаленж байгаа байхгүй. Тийм учраас тэрэнд ордог. Тэгэхээр яг тэгээд оронгуудаа юу мэдэж авсан юм нь ягаад өөрийгөө тамирчин гэж хэлэхгүй нэгээр тэр тамирчин гэдэг нь ямар их дэсвэр дэвчээр тусдаа ямар их юм байдаг юм бэ тэ гэдэг зүйлийг нөгөө ойлгосон. Тэгээ хоёрдугаарт нь одоо яг таатай адилхан нэг үндсэн ажил маань өөр ажилтай. Тэгэхээр нөгөө сонирхлынхаа журмаар хийдэг. Тэгэхээр бас тэмцээний түвшинд бэлтгэх бол бас хүндрэлтэй. Ягаад гэвэл ажлынхаа хажуугаар бэлтгэл, хооллолт, тэгээ дээрээс нэмээд сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарна. Тэгэнгүүтээ дахиад ажиллаа хийн, тэгээ дамаатай олон нийтэд харьцдаг мэрц. Тэгэхээр яг та бидний зовлон бол илүү тийм адилхан байж магадгүй гэж бодож байна. За оролцогч Эрдэнэ булгаг зочноос маань асууж лавлахаар зүйл юу байна? За мөнх тэмрэл зочныг бол ерөөхдөө мэднэ. Бас өөрийнх нь юуг бас дагдаг. Бас одоо нөгөө яг ийм өөрөөрөө байж чаддаг зоримог. Тэгээд маш олон зүйлийг нэг зэрэг амжуулдаг тэр ур чадвар, тэр одоо ажиллах тэр одоо цагийн хуваарлт эдгээр маш сонирхолтой санагддаг. Тэгээд таасаа хэллээ шүү дээ. Би бас сонирхогч. Гэхдээ би 7 тэмцээнд орсон. Нэг одоо медальтай гэж байна. Тэгэхээр хэдий сонирхогч ч гэсэн тэмцээн болгонд ороод одоо тодорхой хугацаагаар ингээд орохлоор таны амьдралд болоод сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлт нь юу байна? Танд мэдрэгдэж байгаа? Мэдээж одоо хамгийн хэцүү юм чинь нөгөө нэг дэглэн барина штэ. Тэгээ хоёрдугаарт нөгөө эргэн тойрны хүмүүс маань тэрэнд тасааг байдаг. Тийм учраас нөгөө дэргэд юу яагаад л те нөгөө нэг иддэг хоол идэл нөгөөх нь үнэртэл эсвэл ойлгохгүй ч юм уу манай гэрийнхнээс хаваалал эсэргүүцэл инх хэрэг байна уугүй юу те шал дэмэмээр оролдоод байна гэдэг ч юм уу иймэрхүү юмд аюу хэрдэг байна. Яг тэгвэл чамайг нөгөө тамирчин гэж хэлж харахгүй байгаа учраас нөгөө шал дэмий юм гэдэг байна гэдэг ч юм уу те. Ер нь бол спортоос жоохон хөндөй багасаа нөгөө спортоос аюу хөндөй бицсэн болохоор би физиолог маа тасах гэж нэлээд зовсон. Би ч одоо бэлтгэл хийж чад хотоодоо хүртэл цолж ирсэн шүү дээ. Нөгөө буруу одоо систем эдэр бариад юм уу те. Ерөнхийдөө бол тийм учраас нэлээд бас юу ийсэн нэлээд тулсан гэсэн яг гэж. За оролцогч маргадын хувьд асууж лавлахаар юм байна уу? Одоо яг нь заримдаа ингээл бас үнэхээр би ч одоо дийлэхгүй юм байна. Болдимуудаа гэсэн одоо үедээ яаж өөрийгөө хурцлж одоо зоригжуулаад өргөжлүүдэд тууштай байж чадсан бэ? Тэр талаар бид нар ч угаасаа одоо тамирчин сэтгэлгээ бол байхгүй байгаа шүү дээ. Бид нар ч одоо яг л ингээл дөнгөж ер нь яг заавал тамирчин гэхээс илүү адилхан чамтай адилхан хүн байна. Тэгээ жишээлбэл зүгээр тамирчин гэж худлаа ингэж өөрөөсөө ангуудаа тийм байхгүй. Зүгээр л чи ингээд амар хэцүү нэм ингэж бодож хэлж байгаа тэр хүн яг тэрийг адилхан мэдэрч байгаа мөртлөө тэрийг огт хэлэхгүй байна. Яг адилхан. Яг л адилхан мэдрэмжийг мэдэрч байгаа. Яг адилхан цангаж байгаа. Яг адилхан өсөж байгаа. Яг л адилхан байгаа. Гэхдээ тэрийг нэг нь илэрхийлж байгаа, нэг нь илэрхийлэхгүй байна. Тэ. Тэгэхээр нөгөө тиймэрхүү хүмүүсийн дунд орохоор илүү дараахан болдог гэх юм уу? Одоо би нөгөө надад фитнесээс сурсан юм бол маш их тийм даруй байдлыг өгсөн байхгүй юу? За дээрэс нь одоо багшийн хувьд бас яг тамирчин хүний одоо point айгуу гэж шүү дээ. Одоо хүмүүс болохоор тамирчин хүн юм чи одоо хүүхэд гаргахад шууд гоё формонд ордог. Тамирчин хүн юм чи ингээл ерөөсөө л байнгын сэтгэл зүйн хувьд бол тархалаатай байдаг ч юм уу. Ийм ойлголтууд хүмүүс айгуух боддог. Гэхдээ ер нь бол фитнес спортод бол насны хязгаар заадаггүй. За зарим тамирчдын хувьд бол бүр 40-50 наснасаа эхэлдэг. Тэгэхээр яг л ялгаагүй та бүхэнтэй маань адилхан одоо жамаараа амьдарч байгаад
яг хуу фитнесийн тамирчин болох нь шүү дээ. Тэгэхээр фитнесийн тамирчин байлаа гээл одоо тусдаа сэтгэл зүйтэй юм, тусдаа дархлаатайч гэдэг юм бол бас байхгүй. Яг ялгаагүй л одоо бид нар бол та иддэг адилхан л юм одоо мэдрэмжүүдийг мэдрээ явдгаа. Тэгэхээр та адванч гэсэн юм нь бол цаашдаа ингээд тамирчин болох бүрэн боломжтой шүү. За. Өдөртөө бас яг тийм нэг сэтгэл зүй мессеж бас амар өгөөд тэ тамирчин үйл батуучлалтай байдаг. Тамирчин ингэдэг ингээд за би тамирчин биш юм би чинь тийм байхгүй. харин тийм тэгээд тэрийг аз сая хэлсэн. За тэгээд мэдээж зочноос маань таад манаас асууж давах зүйлээ асуугаад авсан болоо гэж найдаж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө сүүлийн бэлтгэл орохыг бэлнэ. За сүүлийн удаа агш нь шүглээ нэг цангин талд урагчээ. Багшаага тоолоор 1 2 3 багштай тоолж өгөөрэй. 1 За Өнөөдрийн зочны тухай бол одоо бас арай шал нөгөө өөр хүн байлаа л да. Тэгээд бодож ирсэнээс огт төсөөлөг өөр хүн байсан. Тэгээд яг миний хувьд болохоор яг тэр хүнээс ойлгосон юм болохоор тэгээд тамирчинч бай, энгийн хүн ч ялгаагүй яг адилхан сэтгэл зүйтэй байдаг. Тэгээд зарим нь бол ил гаргадаг, зарим нь ил гаргадаггүй гэдэг зүйлийг одоо хамгийн сайн ойлгож авлаа. За манай оролцогч Дүлгэн минь хоёр маань өгзөгний булчин дээр төвлөрсөн зураг авахыг гэсэн учраас энэ төхөөрөмж нь бол өгзөгний булчин яг цэвэр ачаал болж өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр орч сая багш нь тааруулаад жингийн тавьсан байгаа шүү. За хин эхлэе. Бүлгэн авчтай. Арай гэртэй. За эмэгтэй хүний бас үзэсгэлэнтэй булчин бол ялч өгзөгний булчин тий. Уус өгзөг дандаа хийж байгаа гэдэг шүү дээ. Ирээл зүгээр өгзгөө игээл. Өөрөө чи хувьд эмэгтэй хүний яг аль булчин илүү татагддаг вэ? Мөр. Мөр үү? Тий. Гоё мөртэй хүн чинь гоё тайлтай галтлаар. За сүүлийн бэлтгэл шүү. Болж байна. Эхлэхэд бол амар урт хугацаа юм шиг санагдсан мөртлөө төгсгөл гэж бодохоор бас тасцсан байт юм байна нэгэндээ. Тэгээд цаашдаа ч ихсэн гоё холбоотой гоё найзууд байна. Фитнесийн гоё хамтрагчид байна. 10 8 Одоо энэ төхөөрөмжид фитнес дээр одоо хичээлдэг бүх хүмүүс хийдэг тасгал байгаа. За сүүлийн 5 орчих. Тэгэхээр 5 орчих. За таныг нургаа хотош бид бүгд. За. Хүндээ нөө. Чин болж байна. Ямар поз авах гэж хараа явшна. Ямар поз билсэн. Өгзгөө харуул станыг хаалч. Ямар поз. Өгзг нь хөөж хараа явшна. Хөөчлөсөн. Ари. Болно доо. Ер нь болно доо. За ануухай фитнес шоунд оролцоод шантарч исэн үе бол нэлээд хэд байгаа. Тэгээд анханасаа зориглоод шантрахгүй шүү. Шантрах үе гарах юм бол хичээгээрээ өөртөө хилцсэн байсан тулдаа бас давж гарсан. Шантармаар үе байсан, цуцах үе байсан тий. Сэтгэл санааны хувьд хүртэл ингээл хүмүүсийн зүрийн юм чатаар орж ирээд дайралтууд бол байсан. Тэгээ би за гэж дотроо даваад сэтгэл дотроо өөртөө ярилцаад даваад гарсан да. Ер нь бол харамсаж байгаагүй одоо бол эргээд харахад бол харамсангүй харин гоё онсон байна. Ануухай фитнес шоунд оролцоод даваад гарч байгаа да. Үнэхээр гоё юм. Одоо багшаараа загнуулах байх нь шүү дээ. Эвгүй ээ нөө. Эвгүй хоосон санаа. Өглөө болон шүүхийн сонсогдоод зүгээр. Жим рүү явхад бол зүйлд орж хартараад байна. Болж байна багшаа. Болж байна. За яг гоё булчингаа мэдрэх нь аягүй чухал тий. Тухайн ажиллаж байгаа булчингаа гоё мэдрэн шүү. Манай орчтой үед ирэхэд бол өгцгөөний өдөр тусдаа тий. Өглөөний өдөр тусдаа юм цаашдаа хичээл хийвэл ер нь юу шүү за. Тэгтээ үе чамаар нэг салгаал өгцөг хийгээл. Тэгээд гоё өгцөгтэй залуу гоё шүү. Гоё өгцөгтэй залуу. Ямар санагдтыг? Тий гоё. Тэгтээ гоё өгцөг хийж байгаа залуу ямар санагдав? Иймэл санагдав. Багшаа гуйч. Оцсон. Тийм маш их одоо бэлдэж байгаа. За өснийхаа үзүүрээс хөл хүртлээ ер нь бол бүгдийг бэлдэж байгаа. Тэгээд ямар ч сан гоё өөрчлөлтүүдийг харуулах болно. За манай хоёр одоо эндээ орж байгаарай заяа. Өөрсдөө орж чадах уу? Чадна багшаа. Уцаа ирээ шатах шүү заяа. Өгцгөө тулт нь өөлгөө хийж байгаарай. За.
Хөөгөөрэй. Өгцөг минь хөөгөөрэй. Оюутан байх үедээ 63 кг айгүй өөрийгөө турхаа гэж боддог байсан. Тэр үеэсээ чи ингээд давсан гэж бодохоор бүр нэг л өдөр ийм болчин. Тэгээд ийм богино хугацаанд те ийм үр дүн гарах чинь тэр бас гоё юм байна. Төсөөлшгүй. За манай хоёр оролцогчийн хувьд бол ерөнхийдөө нөгөө жингийн илүүдэл маш ихтэй байсан. Нэлээд их бас олон килограмм өөхийг хассан бас өнөөдөр өөртөө ч уулзж байна. Тэгэхээр яг нөгөө жин хасахад ялангуяа кардио тал дээрээ яг тэмцээнд ороход бас төвлөрч бас өөхөө хасдаг шүү дээ. Тэгэхээр манай хоёр бас нөгөө жин буулгах тал дээр кардио тал дээр зөвлөгөө өгвөл. Харин сая ирээд бүр хэлсэн те. Бүр амар гоё товсон байна. Тэгээд турхаар бас өөрт нь айгүй гоё зөгчлээ. Тэгээд айгүй ингээ ойроос нарахаас айгүй царайлаг тийм юм биш үү? Нэр ингээ харах юм ихтэй гэх юм шүд нүднээс хаваад. Яа за баярлалаа. Яг нөгөө жин хаяад ирэхээр хүний энэ ёстой ихээс төрсөн унаг нь төрх нь гарч ирд юм лээ шүү дээ. Одоо болов дахиад 20 30 хаяа. Би нэг тийм бичлэг харсан байхгүй өөрөө ч айгүй гоё нэг юм турхаа. 10 жил гоё дуулж байгаа. Яа тэгээ тийм гоё битээ дээрээс нь тийм гоё хоолойтой гэх юм бол яа. Зүгээр баахан л караш. За баярлалаа. Ер нь гэхдээ тэрийг зорьсон байгаа юм те. Зорьсон баг. Тэгэндээ гэдэг. Тийм тэгээд дөрөв бас хэлж шүү дээ. Өөрлөв чинь чат биччихсэн гэсэн. Тэр чатын зэнц юм өөр яг. Үсэндээ юу ийм үсэ. Зөвлөд хариу өгсөн шүү. Хариу өгсөн. Харин өнөөдөр одоо шоуныхаа буйнаар уулзлаа. Өнөөдрийн зочин багшийн хувьд бол одоо маш надад бол ойрхон байлаа. Тэгээд хувь хүнийхээ хувьд ч тэр өөрийнхөө амьдралын хувьд ч тэр маш том бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалтуудыг өөрийнхөө болоод өрөөлийн амьдралд одоо үзүүлсэн ийм том коуч ирлээ. Та яг үчтсийн нууц биш болов? Гэхдээ би өөрөөс нь одоо зөвлөгөө авах гад яг нэг өөрийгөө хөгжүүлэх тал дээр тэгээд илүү энэ хүний энэ дотоод одоо мэдрэмж юу нэг нь надад айгүй одоо таалагддаг. Тэгэхээр уулзаад үзэх юм бол намайг илүү задлаж өгөх юм шиг санагдаж би өрлөвчин чаас ичсэн мэлээ ш 19 онд. Багш надад бас хараагүй. Тэнц юм уу? За уучлаарай. Одоо ийм гоё бүсгүүчүүд тариу өгнө үсттэй бас. Өглөө үү. Байнгын чат бичиж олно үсттэй. Дэс нахаа ингээд бүр аюу царайлаг юм. Яа дасгалтай орой манайхаа. Надад төрсэн мэдрэмж гэх юм бол өөрийнхөө би ялаад чинь 5 хоног би амжилтаагаар ингээд өнөөдөр зогсож байна. Тэгээд миний хаанаас тийм төсөр төвчээр гарсныг бөөмөд өөрөөртөө айгу том баяр хүргэчихье. Мундаг байсан шүү. За гоё дэмжээд артсан байж болно шүү заяа. Зөөлөн болчоод үү хаа нахгүй. Алдаг үү те? Алдаг үү? Харин ирж ич тогшаа зочин багшаа. Өнөөдрийн шүглэнүүд гайхалтай гоё сонсон. Яг. Өөрөө хөөх. За сүүлийн 15 секунд 1 2 3 4 Сүүлийн 5 4 яар. За болчихсон сайн байна. Яа сайн биш те. Амсгаар сайхан гаргаж байгаа. Цагаан аваад өгчихгүй шүү заяа. Ямар юм? Би бас нөгөө энэ өвчүүний бүдэрхиндээ нэг жоохон жижигэн гэмтэл авсан. Тэгээ тэрнээс болоод юу яах. Одоо чаа тэн дээрээ зогсож. Заяана. Би юу? За энд баярхан хийгээрээ. Харин товцсон чинь яана. Хөдөлж мэдлээ. Чиг аваад дэшээ гэж шидчих үү. Яа. Архо. Жохоо уршиж зогсож байл. За 10 секунд явах юм. За 30. За удаа. Уртээ. Зүгтээ. Болчих. Исхаа гаргаж шүү. За сүүлийн 15 явчих. 1 2 3 4 5 6 1 яваа. За жоохон амарч. Ерөөс юу амьсгатгаж болцсон юм шүү те. Тэгээ ер нь ачаал даах чадвар бол маш их сайжирсан байгаа. За манай хоёр оролцогчийн хувьд болохоор 40-оос дээш насны эмэгтэйчүүдийг бас төлөөлөө оролцож байгаа. Тэгээ ерөнхийдөө бол маш сайн үр дүн гаргаж байгаа. Өмнө бас орж исэн 40-оос дээш насны эмэгтэйчүүдийн бас рекордыг эвдэж байгаа хоёр бүсгүй байгаа шүү манай хоёр. Таны хувьд бол айгүй олон хүмүүст бас юу болж байгаа хаа. Инспирашн болж байгаа тий. Тийм. Сайхан маань би бол өөрийнхөө хувьд зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Ямар ч байсан одоо шин дүр төрх эрүүл болох эхлэлээ тавья гэж бодож байсан. Тэгээ яг одоо шоуд таарсан.
За манай мөнх тэмбэрлэлийн хувьд бол бас өөрөө UB comedy бас оролцсон шүү дээ. Тэгэхээр манай хоёр оролцогчд зориулаад жоохон нэг юм чимх инээд өгч болох уу? Инээд өгч болох юм шүү. Ямар амир юу би. Би нэр чи намайг бол UB comedy дээр бол алдсан шүү дээ. Одоо би өшөөгөө аавн заяа. Одоо би заал хэн энийгээ үзчих. Чи бас намайг тийч алах гэдсэн шүү дээ. Ер нь бол нэр ой. Чи бүр ой. Яг гэдсэн ер нь. Тэгээд одоо миний тошин дээр ирсэн шүү дээ. Яг мэдчихсэн ба. Яг юм хөө бол. Нэрээ UB comedy үзчихсэн мундаг байсан шүү дээ. Тэр нөгөө нэг зангиатай орол тий. Бижагтай үү. Тэр хамгийн мундаг нь эссэн шүү дээ. Хүмүүс зүр пер. Тэр бас ер нь хошин мэдрэмж юм юмор гэдэг чинь бас тархины асуудалтай холбоотой байдаг. Тархи сэтгэлгээний тэр нөгөө чөлөөтэй сэтгэж байгаатай холбоотой. Яг их сонирхолтой юм байна. Сонирхолтой. Анх удаа хийж үзсэн. Бас гоё алжаал тайлах ситуац шүү дээ. Яг дайралцсан. Намайг тэр яг дайралцсаныхаа нэг хэсгийг дахин хэлэх өчөөг нүдр олж. Айгу. Би бүгдээ бац. Бүгдийг делete бол. За. За тэгээ манай хоёр үргэлжлүүлээд тасгалаа хийж хоёулаа дараагийн хоёр орчих гарч байна. За манай хоёрыг. Сонирхолтой. Үргэлжлүүлээд. За охтуудаа гэлцаараа 21 цаг болсон байна. Гэлцаараа багшуугаас ойртоо өрөөд. За. За үзэгчдээ та бүхний маань одоо маш хариуцлагатай үе эхэлсэн байна. Тэгэхээр оролцогчдын маань 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнгийн зураг TV8 Mongolia Facebook аль бие усны хуудсанд байршсан байгаа. Тэгэхээр та бүхэнд маань ерөөсөй 24 цагийн хугацаанд одоо дэмжиж байгаа оролцогчдойгоо дэмжих хугацаа байгаа учраас оролцогчдын маань тултал лайк, шеэр хийгээд өгөөрэй. Та бүхний маань нэг лайк, нэг комент болгон цорын ганц ялагчийг тодруулахад маш их дэм бодно шүү. Тэгээд оролцогчтой амжилт хүсье. Үзэгчдээ манай охтуудыг тултал дэмжиж өгөөрэй. Миний би 45 хоногийн дотор одоо өөрийнхөө дотоод сэтгэл мөн чанараа бүгдийг шавхаж өнөөдөр 45 хоногийн дараа ийм биеийг бүтээж чадлаа. Өөрийгөө ялан дийлж чадлаа. Намайг дэмжих юм бол лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. За тэгээд 45 хоногийн турш хонгор зулны ийм өөрчлөлтийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар би яг 100% бүр өөрийнхөө өөрчлөлт чадсан байна. Одоо та бүхний минь дэмжлэг хэрэгтэй байна. Бүгдээрээ лайк, шеэр намайг дэмжээрэй. 45 хоногийн хугацаанд бид нэр үр дүнгээ үзсэн гэж байж байна. Тэгээд намайг дэмжээрэй. TV8 Mongolia атусны пэйж хуудасаар нь намайг дэмжиж лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа. За ингээд одоо санал хураалт маань эхэлж байна. Та бүхэн намайг дэмжээрэй. Би ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд өөрчлөлтийг чадлаараа хичээгээд авчирсан байгаа. Тэгэхээр та бүхний нэг комент, нэг лайк чинь маш чухал шүү. Тэгээд намайг дэмжиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, шеэр хийгээрэй. Хайртай шүү. За ингээд 45 хоногийн хугацаанд 40 насныхаагаа за бараг 45 насныхаагаа төлөөлж 85 кг-аас одоо 13, 14 хилийг хасч одоо өрсөлдлөө. Би өөртөө ч гэсэн бас өөрийгөө сайн байлаа гэж хэлмээр байна. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк, шеэр. 45 хоногийн хугацаанд миний хувьд чадлаараа хичээлээ. Та бүхэн маань намайг дэмжээрэй. Санал хураалтын оноо бол биднэрт маш чухал. Тийм болохоор дэмжээрэй. Гооч шүү миний фэнүүдээ. Цахим санал хураалт эхэллээ. Үзэгч та TV8 Mongolia Facebook хуудасаар зочилж дэмжиж буй оролцогчдоо яг одоо санал өгөөрэй. Сошиал санал хураалтаар хамгийн их реакшн, хамгийн их шеэр, хамгийн их сэтгэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах болно. Санал хураалт энэ мөчөөс эхэлж 5 дугаар сарын 20-ны 21 цаг хүртэл 24 цагийн хугацаанд явагдана. Танихаар 45 хоногийн хугацаанд биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан оролцогч хэн бэ? Хамтрагч Хоргууд Спортс. Хамтрагч Нандин цэцэгт мэдчилгээ. Хамтрагч Орго брэнд. Хамтрагч Винасид Mongolia. Хамтрагч Вав газар Кашмир. Хамтрагч Такесан Мисо Рамен. Мая. Балабу
Хамтрагч Sodom Foods. Хамтрагч Bio Oil. Хамтрагч Active Max. Хамтрагч Apex Gym. Хамтрагч Andmade. За мөнх тэмдэглэлээ одоо манай хоёр одоо орцогчийн хувьд болохоор хэвлэм булчин нь ер нь бол нэлээд сайн гарсан. Ядараад хэлсэн байгааз. Дундуур нь зураас идэр хараад ирсэн. Инээж шүү дээ. Хэвлэн инээж байгаа сте. Ийм гоё болсон. За манай хоёр орцогчийн хувьд бас маш сайн өөхсөн байгаа. Өөхний бол нэлээд сайн бууж байгаа. Тэгэхээр та хоёр минут бол хэвлэм тасгал төр төвлөрч одоо бэлтгэлтэй байна гэсэн. Тэгэхээр одоо 100 болж байна. Эмэгтэй хүн одоо хэвлэм булчинтай байх гоё нарийнхан тайлтай авах ер нь бол бас айгу үсгэлэнтэй харагддаг болов гэж боддог. Тийм шүү дээ. Тэгээд ерөөхдөө баг нөгөө топ өмсгөл тэрийг гаргаал тий. Тэрийг хүмүүсийн харж байгааг өөрөө хараад тэгэл хараг юм шиг ингэж. За охтоо хоёр маань одоо мэдээч фитнес фото дээр бол аль түлхүү хэвлэгээ тодтогсон гоё зураг авахд шийдсэн байна шүү дээ. Тэгэхээр манай хоёрын төвлийн тасгалаа хий. За бид хоёр шалгах шүү зэ. Хөлөө ийшээ харуулаад толгойд ийшээ харуулъя. Ерөнхийдөө нэг амар харамссан ч юм янз бүрийн тийм юм байхгүй. Угаасаа анх хүн бол угаасаа сонгосон сонголтоо алдаа гэж болохгүй шүү дээ тий. Тэгээ ямар ч яс эцсийн үзээд нэг талтаа гарсандаа бол баяртай байгаа. Тийм энэ бол аюу зөв сонголт байсан гэж бодож байна. За яла. Маргатай чи хэвлэгээ бүр тусалсан юм уу? Бараг тэмцээний крем төрөгцсөн юм уу? Крем дээр байхгүй. Тусалсан юм уу? Тийм тусалсан би одоо тусалсан. Гоё харагдчих. Айгу гоё. Арсных гоё харагдчих. Тэг чинь. Ямсгаа аваагаар биш. За маргад өргөжлүүлээд шоу дууссан ч гэсэн өргөжлүүлээ хоёул бэлтгэлээ явчих зүгээр шүү. Заяа. За сүүлийн 5 секунд 5. За. 4. 2. Яаж хам. Ер нь бол өнөөдөр яг өглөө буудлаасаа гараад тэ фитнесийн зал руу явж явах хооронд маш их юм бодогдчихлаа. Ер нь бол анх энэ тийм одоо шоунд орохдоо яана би чадах болов те маш олон хүний төлөөлөгч учраас одоо чадах болов гэсэн төгшүүртээ орж ирж исэн. Тэгээд өөрийгөө айгүй их дайчилж исэн. Багшийнхаа буйнаар өнөөдөр би өөрийгөө өөрчилж чадсан байна. За яваа. Танийхаа сүүлчтэй явчих. За тэгвэл гараа алдаа тавиад явчих. За сүүлийн тасгал шүү. За дуршилоо дээ. За 1 2 3 7 6 5 амсан гараад 2 За болж байна. За манай хоёр одоо тэг өргөжлүүлээ хэвлэн тасгалаа дахиад нэг 15-20 минут өргөжлүүлээ орчих. Тэгээ удахгүй фитнес фото зураг айдаад авах. Нэр нэг юм асуу та энэ нэр хэвлэгээ тэр нэр хэр хийж байна? Яаж ийм хурдан болов? Заавраар хоолны тэгсэн үү тийм. Хоол бол маш сайн. Гэхдээ дээр нууцаар бас нэмж хийсэн үү? Үгүй юу. Эсвэл сайн алхсан бах тий. Тэгсэн. Ер нь бол оройдоо нэлээд сайн алхсан. Бэлтгэлээ өглөө нь явчаад оройдоо ер нь бол нэлээд сайн. Ер нь бол алхалт маш сайсан. Ивент хэлж Бог Ваша Holistic Beauty Salon. За охтуудаа сүүлийн бэлтгэл учраас бас зочинтойгоо хэдүүлээ бөөндөө хамтдаа нэг сүүлийн тасгалаа хийчихэ гэж бодож байна. Тэр хоёул юу яа оролцогчтой одоо хэвлэлийн тасгалаар өнөөдрийнхөө сүүлийн бэлтгэлийг дуусгая гэж бодож байна. Тэгэхээр үзэж байгаа үзэгчд маань хүртэл бас энэ дасгалыг яг одоо бид бүхэнтэй хамт хийж болох байгаа. Тэ хоёулаа ихтэй харуулчих. За хэвлэлийн дасгал дээр бөөндөө ерөөсөө айгүй амархан энийг хийдэг шүү дээ. Доош харлаа. Гүлээ. Оп. Ааха. За гар авлаа. Доошо буулгалаа. За эндээс огш нь харчих. За бөөндөө явах уу? За эхлэх үү 35 явчих уу? Оп. Саавда гаргалаа. Гүүгээрээ. За харъя өгшин. Зүйтэй. Явлаа. Зүйтэй орё шүү. Яваа өсгөдөө. Зүйтэй насгал шүү. Болж шүү. Зүйтэй 20 секунд. Ичимтэй явна шүү. За өнөөдрийн сүүлийн бэлтгэлийн сүүлийн насгал октоудаа сүүлийн 15 секунд орё. Явлаа. 1 яваарай. 2 3 4 5 6 7 цаа гаргана шүү. За сүүлийн 5 4 3 2 1 амраа. Зя. Манай охтод оролцогчд маань маш сайн дасгалаа яадаг болсон байна. Үнэхээр 45 хоногийн хугацаанд бол багшийнх нь хүлээлтэнд та бүхэн маань хүрч чадлаа. Саний юу вэ нөө? Сүүлийн дасгал хийсэн чинь. Санандаа
За гайхалтай нөхдөө та бүхэн маань 45 оны хугацаанд эцсийн дүндээ өөрөө ялан дийлж чадлаа. Өнөөдрийн бэлтгэлийг хамтдаа удирдан явуулсан бизнесмен Мөнх Тэмрэлтэй баярлалаа. Хэдүүлээ бас өнөө олон зүйл сонсож сурч авсан бахаа тий. Тэгэхээр дөрвөн хугацаанд ч гэсэн манай охтууд маань орцогч нарт маань маш гоё сэтгэлээрээ зөвлөгөө өглөө. Богинохон ч гэсэн час хийсэн гоё яриа өрнүүлж чадлаа. Тэгээд эрсэн зочиндоо бас гарынхаа мэлэг өгч чинь бас өгнөө. За Анхаас фитнес шоуны сизон 3 маань хамгийн сүүлийн бэлтгэлийг хамтран удирдан явуулсан Мөнх Тэмрэлтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь бизнес болон тэмцээн уралдаанд амжилт төсөй тэмцээндээ сайн оролцоод олон алтан медалууд эзэн болоорой гэж хүсье өрөө. За өрөөлөр болгүй. За баярлалаа. За тэгээд та хэдтэй бас амжилт хүсье. Тэгээд бас фитнесийн юунаас гадна бас айгүйх тийм хил ам дагуулсан гэдэг чинь нэг юм энтертайнментлэг нэвтрүүлэг ер болсон шүү дээ. Ингээ хүмүүс чинь нөгөө тим энэ илүү сонирхолтой. Тэгээ бас айгүй гоё тийм шоу бас үзүүштэй юм болж хувирсан. За тэгээд өнөөдөр бол үр дүнгийн харахаар бас айгүй би ч одоо түрүү орж ирээд фитнест явдаг хүмүүс тийм байна л гэж харахаар л тийм битэл явчихсан болсон байна. Тэгээд маш богино хугацаа. За тэгээд зочиндоо хэдүүлээ хамгийн сүүлийн халуухан алга ташлтыг бэлдээ зочноо өдөө. Санаа шүү. Хамтрагч Apex Gym. За охтуудаа ингээд та бүхэн манаас бэлэг авлаа, гоё зочинтой бас уулзлаа. Фото зураг авалт эхлэх гэж байна. Тэгэхээр фитнес фото зураг хэдүүлээ авахуулъя. Гэс бэлдээ шүү заяа. Багш нь 15 минут өгнө. Гэс доошо буугаад фитнес фотондоо бэлдээ. За гүүгээрээ охтуудаа. Гүүгээрээ. Зургандаа. Вау. За ёстой багшаахан төрөний хийснээр фитнес модельүүд шиг харагдчихээн. За тэгээ өнөөдөр та бүхний маань, охтуудын маань, оролцогчдын маань фитнес зургийг авахаар зурагч Погжи маань бас ирсэн байна. Johnny 23 Погжи урлангийн үүсгэн байгуулагч Отгонбаатар. За оролцогчдын маань хувьд бол мэдээч эмэгтэйлэг бөгөөд гоё ядамхан тийм фитнес фотоинуудаа авъя гэж бодож байна. Ерөнхийдөө урд өмнөх сизнүүд дээр бас жоохон арай нэг өөр өнгөстэй явсан болоо гэж бодож байна. Таны хувьд бас зөвлөгөө охтуудад маань өгвөл фитнес фото бас өөр уран сайхны зураг авалт юугаар яадаг гэдэг вэ? Хэдүүлээ ямар ч байсан гоё эмэгтэйлэг байдлыг тодохыг хичээн те эмэгтэйлэг байдал дээр мэдээж нэмхэн нөгөө шоуныхоо утгыг бодоод бас эмэгтэйлэг байдал дээр ирч хүчтэй байдлыг нэг харуулсан л тийм зургийг л гаргахыг хичээсэн юм дээ. За ойлгомжтой. Тэгэхээр багшаагийн хувьд бол та хэдтэй гоё поз заагаад өгчин. Зурагчны маань хувьд бол та хэдтэй гоё зөвлөд явчихна. Тэгэхээр ерөөсө сандрахгүй өөрсдөө ерөөсө фитнес модельээр төсөөлөд угаасаа ялагдахгүй гоё болсон байна. Тэгээд итгэлтэй агаараа битгий санаа зовоорой. Ийм гоё үр дүн гаргацсан юм чинь бас хэдүүлээ гоё фитнес фототой болоод авчих юм бол та хэддээ бас Анхаас фитнес шоуны 3 дахь удирдаараа маш гоё төгөлдөх болоо гэж багшаагийн хувьд найдаж хүлээж байгаа. Тэгээд оролцогчдоо одоо ингээд зориулсан тусгай хэсгүүдийг бэлдсэн ба хэдүүлээ фитнес фотонд орох хогтоо Бэлнэ. Ерөөсө бидээ харагдчихсан. Ерөөсө алаад ураад өгөхөөр дүлгөөний бүр харцсан бүр алаад ах юм чи бүр. Харцны үрдэл бүр өөр болсон юм шүү дээ. За тэгээ хэдүүлээ эхлээд тэгэхээр багшааны хувьд бол дүлгөөнөөс шууд эхэлчихмээр. Дүлгөөний хувьд бол шууд зураг авалтандаа бил өөрөө поза бас бэлэн болгоцсон байгаа учраас дүлгөөнөөс эхлээд хоёлаа зураг авалтандаа. За эхлэв. За. Им хит задгаа биш. Дээрэс нь яг өнгөн ингээд те миний арьстай бас ерөөхдөө нийлэхөө тэгээд бас нэг юм юу ч өмсөөгүй юм шиг биеийн галбирыг тодтогоод бас юм бариу сонгосон байгаа. Хит хоошо гэдэхгүй шүү. За.
Тэгж жоохон урагшлуулж зэ. Энийг нь жоох гэж коломдос жоох. Үсэнг. Артлага үлмэг дахиад жоох өргөтөө. Зөв. Гараа ингэж нуулахгүй тэгшгэн. Зөв. Жоох энийг үзтээ. Зэж жоох урагшлуул та. Артлага үл. Хоёр үл хоёулаа тэгшгэн нуулахгүй. Эргөө жоохон доошлуулъя. За нүрээ жоохон хэд уурлахгүй шүү. Зөв. Хит нэхгүй. Надад л эндаггүй. Окей. За окей. За янзтай. Гой. За. Асаж дүрлэлтсэн харц дэггүй айлаараа бусдыг соронц мэд татагч энэ бүсгүй өөрийгөө шинээр асааж чадлаа. Сансандаа заавал хүрдэг омглон бүсгүй үнэхээр л хэлсэндээ хүрч төгс халбираа урлаж бүтээж төгс өөрчлөлтийг мэдрүүлж чадлаа. Үнэхээр гайхалтай. Зургийг бол нэрээ хаанаас нь ч бол хаанаас нь авсан. Угаасаа л би одоо турхан харагдаж байгаа. Өмнө ингээл нөгөө нийлэмгэр хувцаар ингээл өөрийгөө далдлаа л те. За яаж гарч байгаа бол өнцгөө нь яаж таарсан бол гэж санаа зовдөг байсан бол одоо зүгээр хамаа алга зүгээр дараатай гэл байла. Одоо л нэг урагшаа хараад зөксөд үзье. Уртаас ингэж. Өөрөөсөө гарч болох шинэ өнгө аясыг л гаргасан хувцлалт нүүр будалд үс засалтай л одоо очиндоо. Уртаас эндээс хоёлоо гараа нэг иймэрхүү байдал. Жохон дэвшүүлж. Жохон ишгүй. Гараачуд дэвшлүүлээ. Зөв. Эрүүгээчуд дэвшлүүлээ. Тэгээ хажид жоох хажид шүү. Цэж аргачлал хэд явахгүй шүү. Зөв гоё эрүүгээ гаргаад билээгээ татлаа. Арилаа. Нүдэрээ жоох хараадгүй. Хитэхгүй. Нүр нь болохоор хажуунаас гоё хэрэгтэй. Тийм ер нь энэ үнцгэл юм байна тий. Энэ үнцгэл нэртэй юм байна. Хажуунаас гоё. Вау. Энэ гоё. За. Янцтай. За. Нэмж шивээсэн. Ер нь бол дотоод сэтгэлээ илэрхийлье гэж бодож бас зориуд ийм хувцсыг одоо бас шийднэ гэж зориг гаргаж одоо аваад тэгээд тэрнийхээ дагуу ондоо нарийн тоглоом нарийнгаар хонгороогийнхаа тайруулсан үсийг зүгээд гэхгүй юу. Энэ үссэн зураг гарч байгаа. Уянгалаг зээл хоолой дотоод сэтгэлийн торгон мэдрэмжээр бусдын хайрыг татагч дуучин эрдэнэ тунгалаг. 45 хоногийн өөрчлөлтийн төлөөх тэмцэлд нэгдсэн тэрээр үссэн үр дүндээ хүрч төгс бие галбирыг урлаж гэрэлтэж чадлаа. Зурагчны хувьд бас айгүй гоё мэдрэмжтэй чадварлаг зурагчин ирсэн байна гэж би бодож ин. Тэгээд гэрэлтүүлэг жоох инхүү тихүү гэдэг айгүй гоё хилээд мэдрэмжтэй авч байгаа. Жоох хандвал чи яг миний үзэгдэл рүү. Зүүн талынхаа хөлийг жоох эргүүлч. Зүүн хөлөө. Зөв. За. Нэвлэгээ татаарай. Цээж өөрчлөл. Дахиад цээжчүүд өөрчлөлч. Үгзэн яхаар байна. Хар болохлоор бас тэгээд тий. Яг уу энэ дээр бол хүлээг байгаа. энэ ихтэй юм байна тий. За баг болцсон юм. Энийг тоочлохоор юм байна. Энэ бол гоё л. Зөв одоо та за оршлуулад зөв наач гоё. Гоё. Ирч гисэн гоё гарахаар тий. Алгадч. Янцтай. Хайр засварлсан энэ бүсгүй өнгөрсөн хугацаанд бие балдраа өөрчлөхийн тулд өөрөөсөө хичнээн хэмжээний хүч харгасныг та бүхэн одоо нүдээр үзэж байна. Тулгарсан бэрхшээл бүрийг тэр даван туулж бодит өөрчлөлтийг харуулж чадлаа. Үнэхээр гайхалтай. Биенийхээ өвцөг хэсгийг илүү тодтогч гарахыг хүссэн. Тэгээ багш маань надад бас гоё өвцөг хэсгийг гаргаж өгсөн, познуудыг зааж өгсөн. Тэгээд багшийн заавраар өвцөг гаргасан позтой зураг авалт хийсэн. Тэгээд маш сонирхолтой байлаа. Тэгээд нэлээд сайн ингэж тоглоод өгсөн дээ. Жоо эрүүгээ дэвшлүүлээ. Камер руу хараа одоо. Зэрэг жоохон нааш харалч. Зөв.
Би чаар би нэг хөлөө нэг янзлт. Би чаар яг магадаа битүү хөдлөөр. Миний хувьд болохоор одоо яг энэ 45 хоногийн хугацаанд угаасаа хевлэгээ гаргаж ирнэ гэсэн зорилт тавьсан. Тэгээд яг тэр дагуул тэрийг илүү тодтогсон поцтой зураг авах хуулгах гэж бодож байна. Дээш хараа үсттэй. Биш. Багшаа гарлаа. Цөг шарч. Хевлэгээ татлаа. Шарч. За миний хувьд зурны хувьд л энэ хамаагүй хэвтэх харагдчихээн. Харин энэ хэсэг чанд ямар санагдчихээн. Энэ бол зүгээр л байна. Гэтэ бүр гоё ингээ нөгөө бүр нумарч гоё хотод шүү дээ. Тэгж л хотол. Гараа жоох уршлуулч хад. Сандлаа гараа сандал нэрээ тавь үсттэй. За нэг тиймэрхүү. Ишаа. Тэг би юу л хэлэгдэжлээ. За энэ яг зөвш. Та зарчлууллаа. Өгцгөө бүр гоё хотоогоор. Зүйтэй хөвлөгээ татлаа. Нүрээ гоё болгох шүү. Нүрээ энцтэй. Чи гоё хавирын тодруулсан. За. Ерөөсө фотошоп орохгүй заяа. Энцтэй. Энцтэй. Магадгүй нөө би ч дандаа шилмэлтэй үсэж шүлжсэн дээр нэг суулцсан хувцастай явдаг гэсэн бод энэ удаа арай өөр тэгээд барыг нэг бидний шил авчрал барыг кимшгэр шиг болох гэдэг шүү дээ. Хайр татам инхри дүр төрх. Ухаалаг хэрсүү зан чанараараа залуусыг байлдан дагуулагч зураач бүсгүй. 45 хоногийн өмнө өөрийн бие галбираа шинээр урлахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Галз огтой энэ бүсгүй үнэхээр л хэлсэндээ хүрч төгс галбираа бүтээж чадсан байна. Баяр хүргэе. Ерөнхий ивент итгэгч Сондөр Мэд. Ерөнхий ивент итгэгч Winning Star. Ерөнхий ивент итгэгч Хамниган Арт. Ивент итгэгч Миг Даатгал. Ивент итгэгч Гогваша Holistic Beauty Salon. Ивент итгэгч Eco Car. Ивент итгэгч T-World.
Japan. Хамтрагч Alpha Hotel. Хамтрагч Yundas Makeup. Хамтрагч Orgo брэнд. Энэ бүр хэд нуулахгүй. За. Өөрөө жоохон энэ өөрчлөл. За одоо бол фитнес одоо тий фотогийнхоо зурган дээр ер нь бол маш сайн хэвлийг харуулмаар байна. Нөгөө анх нэг жоохон ингээд нэг бүр ингэ гундуугаа орж иржсэн бол тий өнөөдөр ингээд төгсгөлийнхоо юм шатн дээр бүр ингээд ирч хүчтэй өөрийгөө тий хайрлцсан одоо тийм эмэгтэй болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол одоо бас нэг жоохон ирч хүчтэй тийм гоё хэвлийн мэвлийг харуулсан зураг авалтанд одоо зураг авах болно гэж бодож байна. Тэгээ багш маань ч гэсэн бас тэр тал дээр тусалж өгөх байх. Гоё. Хэвлийг татар. Дахиад татъя. Бараг болсон юм шүү. Үлдээгээ татлаа. Ааха. Үлдээ татлаа. Жохон дөсчүүд дорчлууллаа. Үлдээ татлаа. За, дарлаа. Хит цэж унаашлаа жохон арга шиг гэдгээр. Фитнес модель хонгороо. Баярлалаа. За, чадлаа шүү. Баяртай мундагчтай. Одоо байгаа хонгороо биш, бүр шаал өөр хонгороог харуулах болно. Тэгээд ер нь бол заавал тий энэ шоунд төрүүлэх нь гол нь биш. Би өнөөдөр өөрийгөө ялан дийлсэн байгаа. Тэгээ энээрээ бол би өөрөө маш их бахархаж байна. Зорилго тэмүүлэл дайчин шин чанараар цойж сонгогдсон оролцогч хонгор зул. Эгэл даруухан аж төрдөг замчин бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчилж 45 хоногийн хугацаанд өөрийгөө бүрэн өөрчилж хувьсэл хийж чаджээ. Үнэхээр гайхалтай. Зураг авах ээлж болно. Тэгээд очиод ямар ч зурагчтайгаа тэгээд багштайгаа ярилцсан. Би ингэж авах сонирхолтой байна гэж хэлнэ. Гэхдээ магадгүй багш нэг арай өөрийг санал болгохыг бас үгүйсэхгүй. Гэхдээ би ер нь л гарын юм гартаа гентил одоо өргөж байгаа тийм фитнес зураг надад илүү цохимжтой юм болов уу гэж бодод байгаа. Заавал жоохон инээ үл гоё шүү. За инээч. Гентил авартай шүү. Өдөр нэг гоё ингээд сунгаж шүү. Айгуу гоё нэг юм. Зөв инээ үл хөрх юм. Өөр шам шажиг бишүүл зүг. Ийм л. За. Нурга хотоогоор. Гараа жоохон ингэж наахгүй жоохон наашлуулчих. Элийг татаарай. Дахиад татаарай. Эргөө жоохон доошлуулчих. Гоё. Одоо элийг наанаас татчих. Яг зөв. Зөв. Дахиад татлаа. Гоё. Гоё хэвчээ. Тийм үү. За гоё. Чадлаа шүү. Ваа, за баярлалаа. За болчлоо, хоёулаа болчлоо. Өгчээ. За. Болцоо. Фитнес зураг авалтаа хийчтэй. Мөлий орой болсон байна. Ядарч нунаа оролцогчд бас мөлий ядарсан байна. Тэгээ ямар ч тач амжилттай фитнес фотогоо дуусгалаа. Тэгээ бас мэргэжлийн зурагч бас өөр байна. Чимээлийн хөхөнгийг сонгосон. Тэгээд ер нь аль нөгөө бараг бүх хүмүүс мэдэх баха нөгөө эмгтээчүүд тэр тусмаа нөгөө өөрийнхөө нөгөө зохих хөнгийг ингээд тодорхойлуулчихдаг шүү дээ. Надад бол ер нь бол өвлийн буюу хүтэн өнгөнөө зохидог. Тэгэл ер нь сонгохдоо урдаа барьж үзэж байгаа л энэ гайгүй зохихоор юм шиг байна гэл тэгэл энэ хувцаа өмсч үзэл за яг хэлбэр хэмжээнд яг миний пропорцд ер нь би яг барьж таарч ин гэл тэгэл нэг өмсч үзэл тэгэл өнөөдөр энэ хувцаа бэлтэж авсан байна. Эрс шийдэмгийг хүчрхэг бүсгүй хадуу хоолны дэглэм эрчтэй дасгал хөдөлгөөн гүнтхэн сорилтуудын өмнө мөн л шантарч няцалгүй өөртөө хувьсэл хийж харц булаан бие галбираа тодтогч чаджээ. За манай охтууд фитнес зураг авалтаа хийлээ. Төсөөлж ирснээс чи хэр сайн бэ? Төсөөлж ирсэн айгуу ихтэй явагдчихсан. Сайн байгаа зү. Жохон хүнд юм төсөөлсөн шээ. Тэр айгуу гоё моделтэй шээ. Шилдэг техник. Тийм позо маш сайн байлаа. Тэгээд яг та яг өөртөө ихтэй болсон шууд харцнаас чинь позноос чинь бас багшд нь одоо зурагчинд маань бас мэдрэгдлээ. Тэгээд үнэхээр гайхалтай гоё зураг авахуллаа. Тэгээд охтуудаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас хамтдаа зураг авч төгсгөлийн одоо 11 дахь дугаар дээр маань бас ирж оролцогчдын маань гайхалтай энэ гоё фитнес зураг авч гисэн бас хэвдээ зурагч погжидээ баяр хүргэж байна. Баярлалаа. Баярлалаа.
Маш их баярлалаа. Тэгээд Анхаас фитнес шоуныхаа бас зүгээс бүлээн гардуулчихъя тий. За маш их баярлалаа. За баярлалаа. Хайрлаж маш их баярлалаа. За тэгээ багшийн хувьд бол 45 хоногийн хугацаанд та бүхнийгаа татгалзуулсан маань нэр төрийн хэрэг байж чадлаа. Тэгээ багшийн төсөөллөөс илүү давуулан биелүүлж та бүхэн маань энэ үр дүн гаргаж чадсан шүү гэдэг бас хэлмээр байна. Тэгээ та бүхний маань хамгийн их одоо хүлээж байгаа цорын ганц ядагчийг тодруулах мөч ойрцсон байна. Тэгээд Сенатын дугаар дээрээ шүүгч нар дээрээ очихдаа хамгийн үзэгтэнтэй гоё дүр төрхийг бүтээгээд очоорой. Өөрсдөө бахархаарай. Та бүхэн маань үнэхээр Анхаас фитнес шоуны 3 дахь удирдлагын яалтагчид бүгдээрээ болж чадсан гэж багш нь бас бодож байна. Тэгээд багш нэрээ одоо яг одоо амар юм гонигтай ингээд сэтгэл аягүй хөдөлж जैन. Тэгээд та хэдийгээр бас хагцна гэж бодсон чи бас танаа нэг юм гонигтай үдгчдтэй ч гэсэн өөрсдөө харуулж чадлаа. Хамгийн чухал нь та бүхэн маань өөрсдөө ядан дийлж энэ гоё үр дүнгээ гаргаж чадсан шүү. Тэгээд охтоддоо маш их баярлалаа. Хайртай шүү. Цагаан ерөөчгөө. Хувьслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүүчүүд учирсан саад бэрхшээл бүрийг даван туулж, үний бие богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөх боломжтойг биеэрээ үлгэрлэн харуулж, бие галбирын төгс өөрчлөлтөө гэрэл зургийн хальснаа инхүү мөнхөллөө. Хамтрагч Beauty Japan. Миний бие 45 хоногийн дотор одоо өөрийнхөө дотоод сэтгэл, мөн чанараа бүгдийг шавхаж өнөөдөр 45 хоногийн дараа ийм биеийг бүтээж чадлаа. Өөрийгөө ялан дийлж чадлаа. Намайг дэмжих юм бол лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. За тэгээд 45 хоногийн турш хонгор зулны ийм өөрчлөлтийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар би яг 100% бүр өөрийнхөө өөрчлөлт чадсан байна. Одоо та бүхний минь дэмжлэг хэрэгтэй байна. Бүгдээрээ лайк, шеэр намайг дэмжээрэй. 45 хоногийн хугацаанд бид нэр үр дүнгээ үзсэн гэж байж байна. Тэгээд намайг дэмжээрэй. TV8 Mongolia автобусны пэйж хуудасаар нь намайг дэмжиж лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа. За ингээд одоо санал хураалт маань эхэлж байна. Та бүхэн намайг дэмжээрэй. Би ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд өөрчлөлтийг чадлаараа хичээгээд авчирсан байгаа. Тэгэхээр та бүхний нэг комент, нэг лайк чинь маш чухал шүү. Тэгээд намайг дэмжиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, шеэр хийгээрэй. Хайртай шүү. За ингээд 45 хоногийн хугацаанд 40 насныхаагаа за бараг 45 насныхаагаа төлөөлж 85 кг-аас одоо 13-14 хилийг хасч одоо өрсөлдлөө. Би өөртөө ч гэсэн бас өөрийгөө сайн байлаа гэж хэлмээр байна. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк, шеэр. 45 хоногийн хугацаанд миний хувьд чадлаараа хичээлээ. Та бүхэн маань намайг дэмжээрэй. Санал хураалтын оноо бол биднэрт маш чухал. Тийм болохоор дэмжээрэй. Гооч шүү миний фэнүүдээ. Цахим санал хураалт эхэллээ. Үзэгч та TV8 Mongolia Facebook хуудасаар зочилж, дэмжиж буй оролцогчдоо яг одоо санал өгөөрэй. Сошиал санал хураалтаар хамгийн их реакшн, хамгийн их шеэр, хамгийн их сэтгэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах болно. Санал хураалт энэ мөчөөс эхэлж 5 дугаар сарын 20-ны 21 цаг хүртэл 24 цагийн хугацаанд явагдана. Танихаар 45 хоногийн хугацаанд биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан оролцогч хэн бэ? Ийхүү тэдний өөрчлөлтийн төлөв ширүүхэн аялал өндөрлөж байна. Дасгалжуулагч Ануухайн удирдлагаар өнгөрүүлсэн тэдний 45 хоног гадуу хоолны дэглэм, өс туслуулсан хүндхэн бэлтгэл, сэтгэл догдуулсан хорон мөчөөр дүүрэн байлаа. Тэд энэ бүгдийг жаргалтайгаар даван туулж өөртөө хувьсэл хийж чадлаа. Дараагийн дугаарт Хувьслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүүчүүд учирсан саад бэрхшээл бүрийг даван туулж, үний бие богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөх боломжтой биеэрээ үлгэрлэн харууллаа. Дараагийн дугаард шоу нэвтрүүлгийн цорын ганц ядагч төмөр хүлгийн эзэн тодрох болно. Өөрийнхөө төгс үйлдвэрийг бүтээхийг хүсчвээ. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий.
Хамтрагч Бишрэлт групп. Хамтрагч Түмэн шууд. Хамтрагч Press Store. Хамтрагч Beauty Japan. Хамтрагч Орго брэнд. Ав газар Кашмир. Хамтрагч Хакэсэн Мисо Рамен. Хамтрагч Bio Oil. Хамтрагч Active Max.